ангийн сургуульд 22 дахь жилдээ ажиллаж байна. За яг одоогийн байдлаар манай сургуулийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хоол үйлдвэрлэлийн 1А, 1Б ангиудад 38 суралцагч, 2 дугаар ангид нэг 19 суралцагч. За хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний техник технологич мэргэжлэр эсэлт аваад одоо 4 дахь удаагийн төгсөлт энэ жил болох гэж байна. За энэ мэргэжлэр 1-2 дугаар ангийн 32 суралцагч оюутан одоо суралцж байна. За энэ хугацаанд одоо манай ажлах хооронд манай суралцагч төгсөгчдийн одоо 60% нь бол ажлын байраар хангагдсан байна. Ерөнхийдөө Баянгор аймагт маань одоо тоогоочийн эрэлт хэрэгцээ нэлээд их байдаг. За манай төгсөгчд болон оюутнууд суралцах хугацаанд мөн одоо манай багш нар маань болохоор зэрэг нэлээд одоо амжилттай суралцаж, амжилттай одоо уралдаан тэмцээнүүд, улс аймаг бүсийн уралдаан тэмцээнүүдэд нэлээд амжилттай сайн оролцож байдаг. За жишээлбэл манай хоол үйлдвэрлэлийн 2 ангийн суралцагч Далжин Сүрэн, Нансалмаа нар манай улсын аврагчлагын урлагт тоогоч нарын уралдаанаас хүрэл медаль. За мөн төгсөгч Балчин, Инх Жаргал, мөн Тамир гэх мэт оюутнууд маань бас одоо улс бүсийн мөн олон улсын одоо уралдаан тэмцээнүүдэд хүртэл нэлээд амжилттай оролцож одоо удаа дараа медалуудыг авчирсан байгаа. Орон нутгатаа одоо төлбөргүйгээр тэтгэлэгтэйгээр одоо сурах тийм боломж манайд одоо байна. Ийм учраас одоо 9-р анги төгссөн мөн одоо манай сургуулийг 2.5 жилээр төгссөн суралцагч оюутнууд та бүхнийг одоо манай сургуульд илсэн суралцахыг уриалж байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баянгор аймгийн Политехник коллежийн хоол үйлдвэрлэлийн техник технологич 2А ангийн сурагч Баянмөнхийн Жавхлан төгс байна. Бид нэр тоогооч мэргэжлийг 2.5 жил суралцаж төгсөөд шатлаад 1.5 жил суралцж байгаа оюутнууд байна. За маш их олон зүйлийг сурч мэдэж авсан. Олон улсын тэмцээн уралдаан, бүсийн тэмцээн уралдаан гэх мэтчлэн маш олон тэмцээн уралдаанд амжилт гаргаж суралцж байна. Бид нэр суралцах хугацаанд маш олон амжилтууд гаргасан. Амжилтаас дурдвал Далжин Сүрэн маань 2020 оны улсын аваргын тэмцээнээр 3 дугаар байр эзэлсэн. Жавхлан төгс маань Монгол ур чадварын 4-р байр эзэлсэн. Манай Бямбах маань Хятадд болсон олон улсын тэмцээнээс 3 дугаар байр эзэлж хүрэл медаль авсан. Манай сургууль суралцсанаар онол дадлагыг хослуулах явах боломжтой байдаг байгаа. Жишээ нь 1-р курсынхаа дадлагаар бид бүхэн Улаанбаатар хот руу явж Тай Экспресс, Нью-Йорк туул ресторануудад хуваагдаж ангийнхаа бүрэлдэхүүнээрээ дадлага хийсэн байгаа. Өөр Монголын Шилэн гол аймагт очиж 10 хүүхдийн бүрэлдэхүүнтэй очиж дадлага хийж туршлага хөргөлүүлсэн байгаа. Амжилтаасаа дурдвал 2020 оны улсын аврах шалгаруулах тэмцээнд Далжин Сүрэн маань 3 дугаар байр эзэлж, Нансалмаа маань 4-р байр эзэлсэн. Монгол улсын ур чадварын тэмцээнд Жавхлан төгс маань оролцож 4-р байр эзэлсэн зэрэг маш олон амжилтуудтай. Мэргэжилтэй маш их хэрэгтэй. Ер нь бол би багшаасаа маш их өвлөд байна. Манай сургуулийн сонгон суралцсанаараа маш олон давуу талтай. Та сонгон суралцаарай.